Англиг мэдхэн. За сайн байцгаана уу манай монголчууд дэлхийн монголчууд өнөөдрөөсөө сүта моноос лабдя манайд моно элшүн байна исэн боржин өнөөдрөөсөө манте байна тэгэл ншин омбой сүта хужен тэгэл миний нэр сандаг гэдэг байна тэгэл өнөөдөр сүта монгол дэл ба Монгол 28 28 аймагын хүмүүсийн дуурах санаатай байна. Тэгээд л өнөөдрсөө тийм том топик гэж тухайд дуурах санаатай байна. Тэгээд л тэгээд л таны Амар мөндө манай Монгол шууд их ус анин мөн озаан болж байна. Манай исэн гэж ур Монголын хүн байна манай их л таньсан нөртэй юм видео юм гаргуулаа хэмжээ. Тэгээд нөр цааштай юм хөөрхийн гэж тийм зорилготой байна л дээ юм тэр нөх Монгол шууд ур Монголын Монгол шууд 28 аймагын Монгол шууд гэж тийм юм харуулхан ихэнх мөн бүрядууд ур Монголын Монгол шууд юуч мэдгүй мэдээж нэг багаар мэддэг шүүнэр юм хаанадтай хол хятад гүрэнсөө байдаг монголчууд байдаг юм уу юм олон зам тийш сандаг байгаа тийш би мэднэ тэгээд мөн их л нашим энэ монголчууд хөөрхий энэ исэн их баяртай байна гэдэг исэн хөөрхий та тэгээд хэрүүдэд гэж болтой За бултаараа мэн дамуур миний нарыг эсэн гэж хэлэх овгомны боржгон тэгээд өөрөө өвөр Монголын хөшигдэн аймаг юм хүн байна. Миний нютаг болоход өвөр Монголд урагшаага энэ газар нютхан энэ газарт байх. Тэгээд мөн би Австрали улсад амьдарч байна. Тэгээд энэ удаанхаа өмнө бид Монгол түүхээ талаар өвөр Монголын монголчуудын амьдралын талаар нэг интервью сурвалжлагад оролцож байгаа. Тэгээд энэ удааны бүршлэгт мадна юу ярих гэхэд өвөр Монголд амьдарч байгаа 28 овог аймагын улдуудын тэр хувцас тэдний түүхээ талаар эрхэм хүндтэй монголчуудаа бүх дэлхийн өвөр монголчуудаа нэг тайлбар хийж өвөр Монголд ямар улдууд эртнийхээ түүхэт ямар түүхтэй яаж амьдарч байх гэж та нарт ийгэж тайлбарлаж хэлээ л да гэж бодлоо. Тэгээд би өөрөнгөө нютрын аялгаараа хэлээд та нартай ингээд ярилдаад явбал их илүү гоё хайхан байх болов гэж бодлоо. Болох. За. Тэгээ өөрийн аялгаар болох л да. Тийм. Тэгээд өнөөдөр болохоор та нартаа өөрийнхөө нутгийн аялгаараа ингээд нэг сайхан ярилцаад тэгээд заримдаа ойлголцохгүй хэсэг байвал англиар ч юм уу эсвэл бурядаар та нарт илүү дэлгэрэнгүй тайлбарж өгье гэж бодож байна. Болох. Нэг айлгстэл нэг жан нэг үнүүд ондоо байдаг гэдэг нөө хорда бүх юм. Тэгээ бараг л да манай мадад мөн өвөр монголчуудын аялгын гэж мөн үзэж байх юм дээ. Тийм. Ишүү та нарт бас сонсож байгаа хүмүүс бас өвөр монголчуудын аялга бас ямар байдгийг танаас ойлгож мэдэж болох байх. Сонсож байгаа хүмүүс тийм. Тэгээ бараг л да. Нэг талаар харахад гэж сайхан болж сайхан байх л да. Тэгэхээр л нэрийн аялгаар дугуйч гэж сайхан байх л да. Тэгэхээр тэр юм гой байх ёстой. Тэгээд л манай ихэлгээ
Маандуудтай мөн 28 элдвийн омгоонууд байна. Тэгээд л энэ овор Монголд харуу маандууд гэж ямар хүмүүстэнд байна. Тэгээд л харье. За. За энэ болоход өвөр Монголын газрын зураг. Тэгээд та нарт өвөр Монголд ямар овог аймагуудаа ямар нутаг байхыг ингэж тайлбарлаад хэлж болно уу? За тэгэхээр өвөр Монгол бол ер нь баруунаас зүүнснэн бол нэлээд урт ингэж нэг сонжирсан ийм нэг одоо нутаг дэвсгэр. Тэгээд энэ одоо өвөр Монгол орны хамгийн зүүн хэсэгт Хөлбөмбөр аймаг байдаг. Тэгээд энэ Хөлбөмбөр аймагт бол ерөнхийдөө бараг ястан тэгвэл буряд ястан тэр бол одоо юунд 30-аад онд одоо энэ эндээс орж ирсэн. Оросын одоо бараг юу шүү дээ. Одоо энэ бурядаас орж ирсэн 20 төмдийн бурядууд байх гэж би бодож байна. 20 бурядууд байх гэж бодож байна. Тэгээ ингэж орж ирсэн. Шинэхэний бурядууд гэсэн ийм хүмүүс амьдардаг. Тэгвэл Хөлбөмбөрийн зүүн талаар бас дагуур, орчон, өвөнк ийм хүмүүс бас амьдардаг. Тэгээд нэг сонирхолтой нь энэ газрын дагуур, орчон, өвөнкүүд бол ер нь бол монгол хэлийг их сайн сурсан. Бараг өөрийнхөө хөлөө мартаад монголоор илүү сайн ярьдаг байсан. Тэгээд одоо бараг монгол хэлийг мартаад хятадаар ярьж эхэлдэг болж байна. Орчон цөөхөн үндэснэнгөө. Тийм. Гэхдээ ер нь нийтдээ бол энэ бараг бурядууд бол бурядаараа буряд аялагтайгаа ярьж байна. Баргууд бол бараг аялагтай бүгд сайхан монгол хэлээр ярьж байгаа юм хүмүүс. За, энэний дараа бол Хянган аймаг. Хянган аймаг гэж нэрээс нь сонсоход Хянган гэж эхэлж байгаа бол Хянган гэдэг бол одоо тэр Хянган даваа гэж ийм өндөр уул байдаг. Тэгээ тэр одоо уулны энэ хажууд ингээ амьдардаг болохоор одоо ийм нэрийг авсан. Тэгээ энд бол ерөнхийдөө хорчин овог аймгийн улсууд энд амьдардаг. За энд бас ямар хүмүүс байна вэ гэхээр энэ бол хорчин аймаг. Тэгээ энэ хорчин аймагд бол ихэвчлэн одоо хорчин аймгийн одоо хүмүүс амьдардаг. Тэгээд энэ Жуун уд аймаг буюу Улаанхад хот. Энэ Улаанхадад бол ерөнхийдөө өвөр халах одоо тэр байран жарууд хонгороод өөрчн баяуд үжээд гэсэн ийм овог аймагуд хөвчлэн амьдардаг. Тэгвэл бас арх орчин бас энд байдаг. Байран бас энд байдаг. Тэгээ гიშгтэн Жууд аймагтаа хараад байна. Тэгээд энд болох Шилийн гол аймаг. Шилийн гол аймагд бол Үжимчин, Сүнэд, Авга, Жахар, Авханар гэж ийм овог аймагуд амьдардаг. Энэ Улаан Чав хотод бол ер нь бол Жахар дөрвдүүд амьдардаг. Бугт хот болоод Хөх хотын хаваар Төмөд монголчууд амьдардаг. Баяннуур хотод урд монголчууд амьдардаг. Урд гэж. Энэс урагшаан бол Ордос. Эргээд энэний хамгийн баруун талд Алшаа аймаг. Алшаа аймагд бол хамгийн баруун талд нь торгуудууд амьдраад энэ дунд нь бол хошуудууд амьдардаг. Урд хойд зүүн баруун хоёр хошуутай. Тэгээд энэ бол өвөр Монгол орн. Гэхдээ өвөр Монгол орноос зүүншнээ гадагшнаа бол бас Хятадын зүүн хайтын 3 мож гэж энд бас олон монголчууд байдаг. Жишээлбэл энэ хамгийн хойд талд 4 монголчууд амьдардаг. Чуухан тооны. Урагшнаад горлос монголчууд. Энээс урагшнаа Төмөд монголчууд амьдардаг. Зүсдийн чуулганы арчин Төмөд гэмэтлэн. Тэгээд өвөр Монголоос баруун шин явах юм бол Шинжаан уйгурын өөртөө засах оронд бас өвөлд, хошууд, торгууд 4 монголчууд амьдардаг. Тэгээд төвдийн өндөрлөгд бас ямар монголчууд амьдардаг гэхээр 4 монголчууд хошууд монголчууд амьдардаг. Бас чөвөр тооны халахууд бас байдаг. Ийм одоо олон төрлийн монголчууд бол одоо Хятад улсын одоо харьяанд бол одоо амьдарч сууж байна. Тэр зураг дээр харуу би биш харна уу? Зураг сандан зураг харна уу биш харна уу? Дээлтэй зургнууд харсан. Дээлтэй зургнууд за. Дээлтэй зургнууд харна.
За тэгээд энд болоход тэр өвөр Монголд амьдардаг одоо 28 аймгийн хүмүүсийн одоо энэ зургуудыг бас нэг танаас харуулчихъя. Сая бол газрын зурган дээр энэ хүмүүс хаахаа амьдардаг гэж ярьсан. Тэгвэл одоо энэ дэр за энэ арх орчин хаана амьдардаг вэ гэхээр энд амьдардаг. Аавш энд. За би энийг Юм гэж нэртэй аймаг уу? арх орчин. Арх орчин. Арх орчин. Тийм. Хорчин ухсааны хүмүүс. Тэгээд эднээс хойно газар ирж амьдарсан болохоор арх орчин гэдэг нэртэй болсон. Тийм. Тийм хүмүүс байна. Энэ уухан гэдэг хүмүүс энд байна. Энд. Арх орчин нэг аймаг сав байдаг аа. Үгүй тийм нэг аймаг сав байдаг. Тийм нэг аймаг сав байдаг. Тийм. Уухан. Ямар аюултай байна уу тэр хүмүүс? Аялга. Аа. Ер нь харчин аялагтай. Харчин аюултай. Харчин тийм. Тэгээд энэ өвөр Монголд болоход энэ хятад оронтой ойр байгаа энэ газруудаа энэнгүүр өвөр Монголын одоо урд хэсгийн газрууд гэсэн хятад хүмүүстэй ойр байгаа. Энэ газартаа хятад хүн их олон. Тэгээд тэр хятад хүн олон болоход тэр газрын хүмүүсийн соёл нь баг зэрэг хятад соёлын нөлөөг илүү хүртсэн байдаг. Тэгээд өвөр Монголын хойд хэсгийн хятадаас хол хойд хэсгийн газрын улсууд хүмүүсийн хөл аялга нь илүү цэвэр монголоор байдаг. Илүү цэвэр монголоор байдаг. Тийм. Тэгээд энэ уухан болоход энд байдаг болохоор хятад соёлын нөлөөг их хүртсэн. Их олон хятадууд орж ирсэн болохоор монгол хэл их олон уухны хүмүүс мартсан байна. Их цөөхөн монголчууд монголоор ярьдаг одоо. Ийм газар. Уухан. За энэ авга гэж яагаад авга гэж хэлэхэд танаас ойлгож байна уу? Ямар утгатай үг юм? Авга. Авга гэхэд авга гэдэг үү? Авга. Тийм, авга гэхэд аавынгаа ахнар дүүнрийг авга гэж хэлэх. Тийм, авга. Тэгээ энэ яагаад авга гэхэд энэ болоход авга хушуу энд байхаа. Энд байна. Эднэр бол Чингис хааны дүү Бөлгүүдэгийн хойчос авга. Чингис хааны дүү бүх Бөлгүүдэгийн хойчос. Тэгээд хүмүүс тэрийг авга гэж бүх Бөлгүүдээ чинь Чингис хааны удамдаа бол одоо авга үгтэй болохоор тэдний хайцуудыг манаас авга гэж дууддаг. Тэр нь авга шүү. Ийм нэртэй. Өнний дараа нь Алшаагийн хошууд. Хувцсанын авгашны адлерхов байна уу? Тийм. Буряд адлерхов. Малгайнын адлерхов. Тийм, малгайны адлерхов. Тийм. Энэ болоход хошууд, Алшаагийн хошууд. Тэд нь болоход энэ газарт амьдрах. Алшаа аймагт. Энэ бол Алшаагийн торгууд. Торгууд халмгууд ээ. Тийм, халмгууд ижил мөрнөөс нүүж ирсэн. Төрөвчд халмгууд. Тийм. Одоо мөнөө халмагт байгаа 10 одоо халмгийн 10 сумны баг торгууд нь баг 7-8 байгаад нэг 2-3 дөрвдүүд баг дөрвдүүд байдаг байхаа халмгийн. Нийтдээ өөрийн халмаг гэж хэлж байгаа боловч хошууд бас байна халмагт. Тийм. Энэ нь бол юу? Эжнэг хошуу. Тэгээ эжнэгийн торгуудууд байдаг. Энэ торгуудууд энэ газарт байна. Тэгээ энэ Алшаагийн ислам шашинтай монголчуудын хувцас. Ислам шашинтай монголын хувцас. Тэгээ эднээс бол энд амьдардаг. Ийм байна.
За энэ Намда барах нэг асуудал байна. Тэнд а энэ ислам шаштай хүмүүс тэнд гэж хүмүүс тэнд газарт дунган хүмүүс дут байна уу? бэн тийм яг дунгангод энд байна. Дунгангаас ойрхон. Тийм. That's why ягаад тэднээс тэгээд энэ тэр дунган хүмүүстэй interaction хийгээд ислам шашинд ороо. Тийм. Яг энэ дунгаанууд байна. Тийм. Мөнөө тэр Казахстан байх тэр Кыргызстан байх тэр дунгангууд энэ газраас очсон. 100 жилийн өмнө. 150 жилийн өмнө эндээс Казахстанд явсан. Тийм. Тэгээд яг энд байна. Оден аюулгатайгуу тэр Дунгаан. Дунган хөлтэй. Дунган хятад хөлөөр хөлдөг. Гэхдээ өөрийн аялагтай. Аюулгатай. Тийм, хятадаар хөлдөг боловч өөрийн аялагтай. Тэгээ намда нэг асуудал байна. Тэр Дунсан people манайд гэж сартул нэртэй байна. Сартул хүмүүс тэр бурхан шаштай байна. Ислам биш. Тэгээд Дунсан Бурятад сартул гэж овог аймаг байдаг тийм үү? Тийм. Байна. Би тэр хүмүүсийн хувцсыг үчихэд дагч хэрэг ислам шашинтай хүний хувцсны элемент байх шиг санагдсан. Адлишуу байна уу? Тийм. Ислам шашны elements it's still present in Sartul people's outfit. Тийм үү? Ягаад сартул хүмүүс бурят газараа явсан байгаа. Ханга тэр газараа дэшээ гараад л тэгээд л бурят газараа амьдарч болов. Эртний Монгол Чингис хааны үед сартууд гэж ямар хүмүүсийг хөлдөг байсан бай гэхээр сарт гэсэн чинь сар гэхээр исламын шашны тэмдэг. Иран хүмүүсийн аяга байгаа. Сарт гэж тэр хүмүүс Сарт. Энэ seller гэж. Энэ сар. Манайд болоход хэлэхэд ийм сартай гэдэг сарт гэдэг нь ийм хүмүүс одоо исламын шашинтай хүмүүс гэсэн үг. Тэгээд тэр юунд байхаа Кыргызстанд байх тэр сарт халимгууд гэж хэлж байгаа. Бус их олон овог аймаг сартул хүмүүс гэдэг хэлэх нь исламын шашинтай хүмүүсийг 13 дугаар зууны сартул гэж хэлдэг байсан. Тэгээд миний сонсоход тэр ертөндөө тэр сартул гэж тэр исламын шашинтай хүмүүс Монгол газар орж ирээ. Тэр сартул гэдэг овог халахын доор байсан. Халахын хараанд байсан. Сүүлд нь тэр халахын хараанд байсан сартуулууд буряттай нэг болоо тэгээд мөнө бурятын нэг овог аймаг болсон. Тийм мөнө сартул хүмүүс халахын аягаар дугуулж байна. Тэгээд сартул хүмүүстэй дугуурхадаа гэж тэр хүмүүс халахын аягаар дугуулж байгаа. Тэгээд л царайнин гэж халтхан ондоо байгаа. Энэ царай ямар да энэ Кыргыз гэж энэ Казак гэж ямар царайтай байгаа. Тийм. Тэгээд мөнөө харахад тэр сартуулын хувцсан дотор исламын шашинтай хүний хувцсны тийм элемент харагддаг байсан. Та надад нэг сартуулын хувцсыг нэг Instagram дээр явуулаад өгдөө. Сартуул хүний хувцсыг. Энэ сартуул мөн үү? Мөн. Тийм энэ хойно байгаа энэ хойно унжуулж байгаа энэ чинь исламын шашны хүмүүсийн ер нь элемент байхгүй юу? Тэр элемент нь одоо хүртэл байна гэсэн үг. Тэднүүсийн хувцсан дотор. Дунган ястан бас тийм үгтэй. Тийм. Ийм хувцастай. Ислам шашны хүмүүс байгаа. Тэгээд л бурхан шашны хүмүүс болоо. Тийм, ертөндөө исламын шашин. Тэгээд хувцсандаа бас ислам шашны элемент бас байгаа. Мөнөө ч гэсэн. Тийм. Ийм болсон байна. Тэгээд ер нь сартуул гэж хэлэхэд ямар сонирхолтой. Сонирхолтой. Тийм. Тэгээд Монгол улсад бас хотон гэж ястан байхаа.
хотон гэж аа тэгээ энэ хотон ястнууд бол ертөнд Галдан бошигт хаан Монгол улсад байдаг. Энэ Монгол улсын Увс аймагт байдаг хүмүүс. Энэ Увс аймаг. Өнд байдаг хүмүүс. Тэгээд царай нь ийм царайтай. Оо ямар сонин. Газараа Монгол шин. Нүднүүдэн сингэр нь юудтэй. Тийм, энэ Монгол улсын. Тэгээ энэ болоход Галдан бошигт хаан тэр Зунгаар хаант улсын үед Галдан бошигт хаан өнд байсан тариачдыг нүүлгээд Тажик, Уйгур, Узбек тариачдыг нүүлгээд өнд авчираад тариулсан. Тэгээд өнд ирсэн. Тэгээ хотон хүмүүс. Тэгээд тэдний хувцас бас ондоо. Одоо хүртэл исламын шашны тийм элементтэй. Тэгээ зарим хүмүүс нь одоо хүртэл исламын шашин шүтдэг. Хотон. Зураг хайж байна л да. Хотон ястон. Ягаад өдөх гарч ирэн. Мөрийн инжин зон чинь. Би нэг зураг харж байна. Хотон ястон. За. Энэ хотон ястан эдний өмгтэй хүний энэ хувцсан дотор бас исламын шашны ийм одоо ийм хар бараа өнгийн хувцсны элемент бас байдаг. Тэгээд энэ хүмүүсийн царай нэхэд тийм Төв Азийн Central Asian features. Тэгээд ийм царайтай ийм хүмүүс байдаг. Тэр Кыргыз, Казах, Хазара хүмүүс шинэ адлишүү царай. Тийм, тэдэн шингээ тийм царайтай. Тийм. Тэдэн шингээ царайтай. Батон. Тийм их сонирхолтой. Бас аюулын Монгол аюултай байна. Дөрөвдөр ярина. Баруун ойрд Монгол аялагтай. Ойрд Монгол аялагтай. Дөрвүүд монголчуудын аяга байна. Тийм, дөрвүүд монголчуудын аялагтай. Тийм. Дөрвдүүдтэй ойрхон байдаг болохоор. Тийм. Дөрвдүүд энэ Монгол улсын Увс аймагт байдаг. Дөрвдүүд. Тэдэртэй адилхан аялагтай. Хотон байдаг. Тийм. Тэгээд энэ баргийн хувцас. Бараг ястан. Эрэгтэй хүний хувцас, эмэгтэй хүний хувцас юм. Тийм, эмэгтэйний хувцас халхын монголчуудын адлишүү байна уу? Энэ эмэгтэйний хувцас тэр юмтай. Тийм, бараг ясны хувцас халах Монголтой ийм нэг өнөг нь жоохон адилхан. Өвөр гижиг гэж ярьдаг. Өвөр гижиг. Тийм. Энэ юм байна уу? Ямар тэр Ямар гол дээр бариатай юу? Энэ мөнгөөр ус. Тийм. Үсийгээ ийгээс даруулж ингэж гаргадаг. Тэгээд what does it mean to have this one? I'm not very sure about that, but that's the way of decoration. Like олон одоо Монгол овог аймагуд өөрөнгөө үсийгээ ингэж чимгэлдэг. Жишээ нь зарим нь хэлэхэд нь бурядууд өөрөнгөө үсний ууттай байдаг шиг тийм үү? Бас арван одоо овог аймагуд бол ер нь үсний ууттай байдаг. Энэ уулдууд ийм үсний ууттай. Тэгээ нэг халах болоод баргууд болохоор үсийгээ ингэж гаргаж чимдэг гэсэн үг. Тийм.
Ер нь нэг үсийг одоо ил гарахгүй одоо ингээд нэг чимж байгаа юм гарга юм уу? Тийм. Тийм байдалтай. Одоо жишээ нь энэ дэр ингээд олон үжиж болно. Тэр хуучин барга хүмүүс байгаа уу? Алишны. Тийм хуучин баргийн хүмүүс бас байна. Энэ шинэ баргийн хувцас байна. Энэ шинэ баргийн хувцас байна. Яг таарж байна. Тийм үү? Тийм. Саяны нь бол хуучин барганд юм биш үү? хуучин баргийн хувцас юу гэж? За. Хуучин барга шинэ барга бас хувцас нь ондоо. Ямар ондоо юм байна? За харуулъя. Тэгээ энэ шинэ барга. Энэ шинэ баргийн хувцас. Энэ хуучин баргийн хувцас хаа байна уу би харъя. Энэ хуучин барга. Хуучин барганы дэлнүүд хаалтхан Бүгэ хувцас. хаалтхан адлишуу байна. Энэ ород монголчуудад тэр тургууд гэж хүмүүст адлишуу байна. Тэгээд л адлишуу тэр ихэд булгад ихэд хаалтхан адли байна. Тийм. Тэгээд энэ хуучин баргууд нь болоход халахын нөлөө хүртээгүй. Шинэ баргууд нь халахын соёлыг хүртсэн. Соёлын нөлөөг хүртсэн. Ягаад бол шинэ баргууд ирэхэд эхлээд халахын цэцэн хаан аймагт байсан. Тэгээ халах хүмүүстэй утсан болохоор хөл аялга нь бас хувцсан халахын нөлөөг хүртсэн. Хуучин баргууд бол яг тэр жинхэнэ тэр үеэс ирсэн тэр нэг хувцсныхаа соёлоороо байдаг гэсэн үг. Энэ хуучин барга. Улаан зулгаа бас малгайд байна уу? Тийм, энэ улаан залаатай байна. Тийм. Мөн их халимгууд баа улаан зуутай биш үү? Тийм, халимгууд бас улаан залаатай. Манайд бас улаан залаатай олон монголчууд байна. Үзэмчин бас улаан залаатай. Тэр улаан зулаам юм гэж утгатай ба. Юм гэж символ. Юм гэж. Тэр символын сайн мэдгүй байна. Ямар ч бас улаан залаатай монголчууд гэж манайханд ярьдаг. Монгол хүн улаан залаатай гэж ярьдаг. Эртэндээ хэлэхэд Монгол бүгд улаан залаатай байсан гэж надад ярьдаг юм байна. Манж хүмүүс улаан залаатай байхгүй. Анца Монгол. Манж хүмүүс улаан залаатай. Бас байна. Тийм, эндээ улаан залаатай. Тэр харахад гэж 20 монголчууд бас манжин дэл байна. Тийм үү? Тэр I mean the fashion, the style of the similar гэж хүмүүс хэлж байна. Тийм, адилхан гэж хүмүүс хэлж байна. Тийм, манж болоод миний бодоход тэр тийм байж болно. Ягаад гэвэл бүгд ер нь North Asia. Одоо манжууд бол энэ газраа гаралтай. Тэ. 20 буряд гэж яг энэ хажууд нь ингэж байгаа болохоор амур мөрнө хажууд байдаг. Тийм, амур мөрнө энэ бүр ингэ байдаг болохоор адилхан тийм хувцас хонортой байхад тэр байж болно. It's normal. Тийм, миний бодлоор хадагаж 20 монголчууд тэр Чин Empire-д байгаа. Ямар дасаг Чин Empire-д байгаа. Тийхдээ гэж манжин дэлнүүд байна. Бас influence хүртээ гэж. Тийм. Биш influence биш тэгээд энэ тэр дэлний хувцсны стайл гэж энэ манжин байна. Тэгээд адлишуу овор монголчуудаа адлишуу стайл байна. Энэ баруун ташахархда гэж энэ эрхүүгээ буря души тэнд манжин дэлнүүд байхгүй. Байхгүй тийм.
галдан бошдын Чингис хааны гэж тийм стайл байна. Тийм. Мөнөө ертөнөө тэр Монгол дэглээ тэр хөлвөр байдлыг хадгалж үлдсэн тэр гажар өрхүүгийн тэр бүр яад юм. Тэр баруун бүр яад их. Ховц хамгийн тийм зөв. Яг тэр хуучин хэм маяга хадгалж үлдсэн харагдсан. Тийм. Тэгэхээр л тийм хүүшин стайл байхада тэр Солонгост адлишгүй байна, Японд адлишгүй байна. Хандан адлишгүй байна. Бас тийм юм. Япон хүмүүс Япон хүмүүс, Солонгос хүмүүс адлишгүй гэж хувцсны стайл байгаа. Тийм. Зөв байна. Тэр 13 жилийн стайл болдог да. Стайл. Тэр хувсан бай. Тийм. Тэр нь болоход тийм шинэ баргийн хувцс байна. Хуучин баргийнх бол шинэ баргийн хувцс ер нь тийм халахын нөлөөг илүү хүртэ. Хуучин баргийн хувцс бол яг тэр зинхэнэ өртнийхэн тэр хувцаараа байдаг гэсэн үг. Тэгээ энэ бол байран. Өдний энэ хувцс бол манжийн нөлөөг их хүртсэн. Манж нөлөөтэй. Байран гэж энд байна. Önөнгүр байдаг хүмүүс. За энэ буряд одоо энэ баг 20 буряд ил хувцс байх л да. Орийн монголчуудыг авцсан байна. 20 монголчууд. Агын бурядууд гэдэг байна. Тийм. Энэ чахар Монголын хувцс. За энэ чахар байхыг хэлж үгүй да. Чахар гэж it used to be the center of all Mongols. Чахар. Монголын төв нь байсан газар. Одоо өнд байна. Энэгээр амьдарч байна. Тэнд Лигдэн хаан байгаа уу? Лигдэн хаан өмнө нь болохоор энд байсан. Тэгээд энд байж их үед энэ баруун гурван том Монгол бол нийт 6 түмэнтэй байсан. 6 түмэн. Урянхай халах чахар Юншөв төмөд ордос гэдэг. Тэгээд энэ баруун гурван түмэн Юншөв төмөд ордос got very powerful. Маш их хүчтэй болоод тэгээд Лигдэн хааны хүч сулраад тэдний дөөсний хүч сулраад зүүншөө яваа. Зүүнчин яваад. Тэр өмнө ямар зүүнзлээ үе байгаа? 16 дугаар зууны сүүлэн үе. 1570-80 дугаар жилд байсан. Тэгээд Лигдэн хаан нас барсан нь бол 1634 онд. Тэрнээс өмнө бол Түмэн Жасагт хаан, Дарайсан Хүдэн хаан байх үед бол ийшээ явжсан. Тэгээд сүүлд нь эргээд Лигдэн хаан наашин ирээд Хөхнүүрд очоод нас барсан. Чахартай тов, манжтай байлдаад. Тэгээд нас барчээ. Тэгээд чахрууд бол энд байдаг одоо. Одоо энд байна. Хэдэн Great Wall хан байдаг өдөр юуны газар зураг дээр хараад. Чахар уу? Юу вэ? Хэдэн Great Wall. Их цагаан хэрэв энд байна. Яар тэр ууртай. Их чарга уу? Их чарга. Монголоор ямар нэртэй байна уу? Их чарга. Цагаан хэрэм. Урт цагаан хэрэм. Ягаад? Тийм. Цагаан хэрэм. Цагаан хэрэм. Хэрэм. Цагаан хэрэм. Манус цагаан хэрэм гэж ярьдаг. Тийм яг өвөр Монголын урд байна. Тэгээд манус юу гэж хэлдэг вэ гэхээр цагаан хөрмийн хойд тал Монгол нутаг, цагаан хөрмийн урд тал Хятад нутаг гэж ярьдаг. Тийм байдалтай. Харагдаж байна уу? Харагдаж байна. Тийм. Энэш юм гэж
нөхе урд нь Энэ улаан нь тэр Great Wall урт цагаан Nes structure. урд нь юм шүү хил болно уу да. Тийм. Урд нь тэр Монгол хэлтэй хэл гэсэн. Монголч. харагтай сонгосоо газар Ямар үед баригдсан? Энэ олон удаа баригдсан. Олон удаа баригдсан. Хамгийн түрүүнд баригдахад тэр чин Чин гэж одоо мөнөө тэр 3 дахь зуунд 4 дахь зуунд эхэлж баригдсан. Тэгээ сүүлд нь тэр Тан улсын үед баригдсан, Мин улсын үед баригдсан, тэр гүрэн болгоны үед баригдсан бүгд байна. Харин чи харагдана энэ сонгосоо газар энэ North Korea, South Korea гэж байна. Хрым гэдэг үсэ хрым. Манжин газар байна. Тэгээд сонгосон газар байна. Тэгээд л монголчуудын газар байна. Тэгээд л манж хүмүүс, сонгос хүмүүс, монгол хүмүүс миний бодлоор гэж халкнаар холбомж байгаа уу? энэ чин тэр манж Чин улсын үеийн нэг байлдах бодлого strategy. Энэ хүмүүс бол Чин улсын үед бас нэг цагаан хөрмөө бариа. Тэгээд энэ цагаан хөрм нь ийшээ харсан тэр поддаг зөвхөн харагдаад ийшээ харж байна. Хятад руу харж байна. Тэр ягаад гэхэд хятад хүнийг ийшээ хойшоо оруулахгүй. Хятад хүнийг хойшоо оруулахгүй гэсэн юм нэг стратегитэй. Өвөр Монгол Manjid орж ирэхгүй when Inner Mongolia surrendered into Manchu Qing Empire, they had an agreement. They didn't want the Chinese to go anywhere north than the Great Wall. Тэгээ хятад хүмүүсийг хязгаад энд ингээд контрол хийгээд хойшоо гаргадаггүй байсан. Тэгээд сүүлд нь Qing was during the fall of Qing Empire there was a famine across China. Тэгээ хятадууд ийгээд хойшноо энэ хөрмийг давж гарсан. Тэгэд мөнөө өвөр Монголд хятад хүн орж ирсэн. Энд хятад орж ирсэн, ийгэж орж ирсэн. Ийм түүхтэй л да. Тэр Бэлэгдүү хаан мэдж байна уу? Бэлэгдүү хаан. Тийм үү, the first emperor of Northern Yuan. Бэлэгт хаан юу тийм. Тэр хүмүүс хахад Монгол, хахад сонгос бүхэн байгаа. Мундаг шүү. Өхөн солонгос хүн байсан. Бэлэгдүү хаан. The first emperor of Northern Yuan, he was 50% of Mongolian and his mother was a Korean. His mother was Korean. That's right. Yeah. Тийм. Тэгээд маанддаг гэж сонгос ондох хүмүүс байхгүй л да. Манай хүмүүс байна. Тийм. Тэгээ эндээс ирээ солонгос хүн байх. Тийм гэсэн. Тэгээ нэг юм байгаа цагаан хөрм. Зэн дархан гэж халах хүмүүс. Дархан халах. Тэгээ өднөөс болохоор энд байдаг. Энэ гүр амьдардаг. Энэ дөрвөн хүүхэд. Дөрвөд гэж манаас ярьдаг. Эднээс нь энд байна. Дөрвөд. Дөрвөд мэд бас халимгууд ээ. Ороод Монгол. Дөрвөд. Тийм, одоо дөрвөдүүд гэж тэр Чингис хааны дээр одоо тэр юу Бодончор Монхог гэж Монголын нууц тавчаанд гардаг тэр Бодончор Монхог гэсэн хүний тэр ах Бух хатаг гэсэн хүний нийт 4 хүүхэдтэй. Тэр 4 хүүхдийн хойцсууд гэсэн. Тэднээс нь 4 давхтай. Энэ 4-дүүд Ойрд Монгол дотор нэг бүлэг байна. Энд бас нэг бүлэг байна. Зүүн Монгол дотоос нэг бүлэг байна. Нэг л ертний овог аймаг хуваагдаад зарим нь халмгууд болцсон. Зарим нь энд ирсэн. Зарим нь энэ зүүн Монгол болцсон. Болцсон байна гэсэн үг. Тийм. Одоо жишээлбэл энэ одоогийн Буряд гэж хэлж байгаа олон овог аймаг дотор бас ертний тийм
нэртэй овог аймагуд зарим нь хуваагдаад өөр овог аймагт орцсон байна. Зарим нь халахад орцсон, зарим нь ингээ бурядад орцсон байдагтай адилхан. Дөрвдүүд бас халимгад бас байна, энд бас байна. Тийм ялгаатай. Энд дэг бүлэг дөрвдүүд орж ирсэн гэсэн. Энэ Ордос. Орцууд бол энд амьдардаг. Энд амьдардаг. Энэ хуучид гэж авах байна. Хуучдууд нь хуучид гэж авах энд байдаг байсан. Тэгээд эднээс халх Монгол руу нөгөөд явцсан. 1920-од онд, 20-30-аад онд энд байсан хэдэн мянган хүмүүс халх Монголд нөгөөд явцсан. Хуучдууд. Юунд яахда шоу. Бусаа. Тийм босаагүй. Ягаад гэвэл нөө өвөр Монголын олон овог аймагуд халх Монголтой хамт тусгаар тогтно гэдэг Independence Movement болоод тэгээд Орос Хятадын тэр хяахтын гөрөө гэж одоо танай хяахтад болсон гөрөөн тэр өвөр Монголын тусгаар тогтнож болохгүй хуваагаад тэгээд they got disappointed. Тэгээд тэд нар халах руу нөгөөд явцсан. Манай энэ хишигтэн бас олон 2000 хүн халахад явсан. Арг хишигтэн гэдээ явсан, нөгөөд явсан. Өвөр Монголын олон хошуу аймгийн хүмүүс халах Монгол руу нөгөөж явсан. Даргууд нөгөөд явсан. Их олон хүмүүс нөгөөж явсан. Энэ бол хуучид. Энэ өвөлд энэ хорчин. Энэ өвөлдөд бол энэ баруун талд байна. Хорчингууд энд байна. Ийм ховцтой. Энэ хишигтэн. Энэ миний овог аймаг. Би өөрөө хишигтэн хүн. Энд байна. Хишигтэн. Хишигтэн гэхэд миний буряд донд хишигтэн гэж нэр бай. Тийм хишигтэн гэж нэр байна. Тийм. Тий сонгол хүмүүс адлишуу хувцаяа өмж байна уу? Сонгол. Энэ кяах. Манай сонгол хүн байхгүй шүү дээ. Тий манай кяахта зэд кяахта тэр хотод гэж тэр хошуунд тэр хүмүүс энэ хувцаяа адлишуу өмдөж байна уу аль гэж би гайхна юм аа. Тийм би сайн мэдгүй байна. Тий сонгол гэж биш сонгол тэр Google-д тэнд Google-д биш сонгол. Биш. Энэ Орсын шамд байна уу? Байна. Сонгол гэж биш үү? Тийм. Сонгол ц гэж. Сонгол али сонгол. Мөн үү? Сонгол? Тийм. Сонгол. Ийм ховцтой Энэ ховцтой сонгол. Энэ байна. Адлишуу. Тийм манжа ховцтой бас бага адил. Тий. Гарахад байна. Тийм. Тэр эндхи сонгол эмэгтэйнүүд эндхи гэж энэ Chinese character they put the Chinese character for prosperity. Тэгээ энийг мад нюдраг гэж хэлэх. Нюдраг.
Тийм байна, тийм байна. Сонгол. Сандан сонгол говсон ямар говстой адлив манжу Тийм, манж тийм үү? инфлюенс орсон байна. За Энэ манжин стайл байна. Бүхий Тийм, монголчууд стайл манжин стайл хувцсан байна. Тэгэхэд л анц баруун бурядууд гэж тийм хувцастай байхгүй. байхгүй. Тийм. Тэгэхэд л би хэлнэ. Тэгэхэд хонгодор тийм байна уу? Ихэрэд булага тийм байхгүй. Тэгээд л анц хоря анц цонгол сартул хүмүүс байна. Тийм хувцастай. Тэгээд л миний талаар харахад гэж манд гэж бүхий монголчууд Чин Empire-д байгаа. Тэгээд л манд тийм хувцсан байна. Тэгээд л Оросууд ирээд л тэгээд л мандуш яваа. Тийм. Би тэгж сандсан. 이승 Их л гоё. чи Харахаар энэ лу байна. Хувцсад лу байна. Тийм, бас луу байна. Тийм. Харуул. Энэ хар. Энд хар. Саша. Энд хар. Юу байна? Харнагш. Тийм байна. Хятад Австрийн жин хятад. Просто намд yung утгатай байна. Тийм юм. Дөөрөдөө би харахад энэ тэр дэлгүүрээ худалдаж авсан тэр дэлгүүрийнх нь нэрнэ гэж бичсэн хятадаар. Энэ торох худалдаж авсан дэлгүүрийнх нь нэр. Тэгэхдээ би хэлнэ тэр хүмүүс гэж энэ овор Монголд байгаа. Овор монголчууд байгаа тэр хүмүүс. Тэгэхдээ л гэж буряд газартаа яваа. Тэгээд л Монгол хүмүүс бүхий юм ёо марта. Ханга ирэв тэгээд л Моноо таваар хартаа гэж бүхий юм гэж овор монголчууд юм байна. Харин шүү. Халах хүмүүстэй тийм юм байхгүй. Тэгээд сонгол community ямар монгол үндэстэн болно ч гэдэг. Мөн Тэрийг би сайн мэдгүй. Би сонголын талаар сайн мэдгүй байна. ари бултаараа бус зоогоо өдрөд юм нэт нэтгрөө. Тэгээд хэн чулуугүй булт зоолгод ороод л булт ирээ. Бултаараа. Тэгээ бишгүй. Тэр бир тийж ханаа. Тэг бултаараа ирээд тэгээд л цонгол байгаа тэгээд л 100 жил болоод л 200 жил болоод л тэгээд л орынхоо буряд гэж хүмүүс болоод хөвж байна мөн. Одоо тэр юм сайхан бүшүүл да. Тийм байна. Их сонирхолтой. Тэгээ нүн харахад тэр бурядууд гээд нэг ингээ харахад дотроо цонгол ихэрэд булгад тэгээд 20 гээд сартуул гээд хувцсан хоорондоо би их бүр их ондоо. Тэгээд тэр хувцсыг хараад тэр түүхийг нь олж харж болох юм. Чи хувцсан түүхийг харахад хувцснаас нь хараад олж мэдэж байна. Чи хувцсыг харахад тийхэдэл шимэднэш хаангаа хүмүүс ирээ. Тийм. Хаанаа ирсэн хүмүүсийг би олж харж болно. Энэ бас нэг язгууртан маш баян хүний хувцс байна да. Тэр үед ийм гоё торох баян байсан. Тэр үед баян байсан. Саша. Зисэн Саша барь. Наша. Урташ. Хар нэг хотхоны хариш. Энэ хятадаа тэр сапах байна. Хотход хариш. Тэгээ ер нь хотхондоо савх байдаг байсан. 20 монголчууд бас адил байна. Тийм. Бүгд адил. Бүх монголчууд бүгд савх хэрэгэлдэг байсан. Тийхэдээ би хэлнэ мандууд гэж овор Монголд байгаа дээ. Тийхэдээ манд тэр юм байна. Өөр Монголд хамаагүй бүх монголчууд бүгд савх хэрэгэлдэг байсан. Тэгээд л юмд болоо тэгээд л мандууд цаашаа тэр дэшаа яваад. Одоо тэрний модны юм болоо гэж. Хоёшоо гэдэг. Одоо тад нь савх хэрэглэх байгаа те. Савх хэрэглэхгүй бурядад. Эртэндээ бол савх хэрэглэдэг байсан хараг. Тийхэдээ би хэлнэ мандууд буряд биш үү гэж. Анца бурядууд тэр ихэрэд булагаад хүмүүс.
Аа. Ондоо умгоонууд бурят биш. Тэгэхээр л ондоо умгоон байна. Ямар да цахаар хүмүүс, ямар да дунсаан хүмүүс, ямар да гэж Овар Монголын М. хаалхын хүмүүс байна. Тэр л бурят М. биш л да. Тийм тийм. Бүгд Монголтэй. М. Тийм байна. Бурят тэр юм зохион нэрэлдэ. Тийм. Нэгдүүлээд монголчууд биш болоод тэгэл бурятууд М. ондоо Тийм. ястан монголчууд ондоо ястан болоод тийм орсууд Тийм. жижиг хурд байд. Тийм тийм. Тэр ихрэд булгад гэж тэр Монголын нууц давчаанд байсан овгууд л да бас. М. Монголын нууц давчаанд ихрэс булгад гэсэн овгууд байна. Тэгээ Тийм овг байдаг. манд орос үнэнтэй орцууд нанддаг гэж хэлж байна. Тандууд гэж монголчууд биш байна. Тандууд М. бурят хүмүүс байна. Тэгээд л би Тийм. тэр хувцсаа хараад л би миний бодлоо тийм юм байна уу? М. Одоо буруу юм байна. М. Бороо. Тэгээд л манд гарна гэж мандад элдэн хүмүүс цонгол М. сартуу тэр хорь овор Монголд байгаа. Миний талаар. М. Тийм. Тийм. 3 4 жил өглөө мандад овор Монголд байгаа. Тэгээд л юм да болоод М. л тэгээд л дэшаа шууд. М. Байж болж байна. Тийм. Тийм байж болно. Байж мэднэ. Байж мэднэ. Тийм байна л да. Тэгээд л тэр дууйнд тэр зураг байна. М. Энэ бүхэн юм харуулах шүү. Бүх юм байна. Бас нөлөөхөд байна. Энэ хөшигтэн. Одоо энэ муу минган гэж авах. Энэ муу мингангууд болоход энд амьдардаг. Аа, энд амьдардаг. За энэ 8 аймаг. Одоо Монголын нууц 8. давчаан дээр гардаг тэр 8 авгийн хойцлоод. Тэ 8 тэр казах биш хүн байна уу? Казахууд 8 бол казах гэж ярьдаг биш үү? Гэхдээ Монголд бас 8 хүмүүс олон байна. Мм. М. Тэ Казах хүмүүс түүх мэдэхгүй. тэ Казах хүмүүс ер нь түүхнийг мэдэхгүй. тэ казах Everyone is a little bit interesting. brainwashed by Turkic Brainwashed. propaganda. Their logic works differently from the rest of the world. Kazakh Yeah, logic is very different. their Mm. logic is based Mm. on language, not of Тийм. DNA Тийм. or like cultural Тийм. things. Тийм. They're just so much influenced by Turkic culture and propaganda, I Mm. guess. It got And brainwashed by the Turkish yeah, influence. because if we look at a DNA, so we can see Mm. the C2 haplogroup. So that's why Mm. it means that they are of Mongolian origin. So that's why it's Mm. like pretty clear, I would say. And from Mm. my perspective, it should be like well known, but everybody is a Mm. historian, a Тийм. coach historian. Тэгээд Чингис хаан Казак гэж байна. Чингис хаан Казак. Зарим хүмүүс хэлж байна. Казах хүн байна. Зарим хүмүүс хэлнэ тэр хүмүүс тэр Чингис хаан гэж Кыргыз хүн байна. Аа. Женгис хаан гэж тийм нэртэй. Чингис хаан тийм. Гэж хэлсэн л та. For me it's so funny. Тийм. Тийм 8 аймаг. Sorry. Энэ 8 аймаг болоход энд байна. 8. Энд байдаг. Тэрний дараа Сүнэд гэж бас их эртний овог аймаг. Монголын нууц давчаан дээр байсан. Эртний овог аймаг. Тэд нь энд байна.
Энд байдаг. Энэ төмөдийн ихэнх хүмүүс нь ер нь бол хятад болцсон одоо. Монгол хөлөө мартаа. Монгол хэл ямар таа моно анцаа хятадаар дуурж байна уу? Тий ер нь бага нь хятадаар дуурах. Монголоор их муу хэл. Арга бүгдээрээ монгол хөлөө мартаа. Тий. Царын ямар байна уу? Царай нь хятад царайтай болцсон баг. Хятад царайтай болов. Тий. Их өртөө 200-300 жилийн өмнө хятад бараг хятад болцсон. 200 жилийн өмнөөс эхлээд хятадтай interaction хийгээд тэгээ бараг хятад болцсон монголчууд төмөдүүд гэж. Тий зарим манай түүхэн хүмүүс хэлж байна. Тэр хори томат гэж тийм хүмүүс байгаа. Тэр томат хүмүүс байна уу? Тэр томат. Али ондоо гэж. Байж мэднэ. Possible. Тэгэхээр би энэ талаар сайн мэдэхгүй байна. Possible. Тэгээ өөрөдөө төмөд гэсэн нэртэй. Их өртнөөс өөрийгөө төмөд гэсэн нэртэй явсан. Тийм. Тэгээ 20 төмөд гэж байж магадгүй. За. Тийм. Энэ нь огнууд гэж. Энэ огнууд нь энд байдаг. Энд байдаг. Тэ бас монгол хөлийг мартаа уу? Монгол хэл мартаа монголоор сайн ярина. Цэвэр монгол. Цэвэр монгол тийм. Чи ямар аюултай байна уу? Байран аялагтай. Зөв монгол аялагтай. Энэ жалайд. Өдөр жалайрыг хооч. Жалайр хүмүүс байна уу? Тийм. Жалайр хүмүүс. Тэ амигтай манжин хувцастай юм. Тийм, манжийн хувцсын нөлөө хүртэй. Ягаад гэвэл энэ манжтай ойрхон байсан болохоор манж соёлын нөлөө хүртэй. Тэгээд тийм болсон. Энэ жарууд гэж энд байдаг. Энэ өвөр халахаас ирсэн хүмүүс. Жарууд. Халх монголчуудын тэр омгой хүмүүс байна уу? Тэр хүмүүс. Байна. Олон байна. Өвөр Монгол их олон байна. Халах хүмүүс. Энэ урд монголчууд. Энд байдаг хүмүүс. Баяннуурд байдаг хүмүүс. Тэр үзэмчин. Тэ үзэмшний үзэмшний хувцас ямар да ондоо байна. Үзэмшний дэлнүүд гэж халах нь ондоо шиг байна уу? Ондоо. Тий. Энд дэр харуул. Ийм хувцастай байна. Тий. Яал сонирхон хувцас байна да. Ойлгож байна уу? Клин ойлгож байна уу? Дуулна уу? За би share screen share sound хий. Мөн дуулна уу? Даяаран сайн байцгаана уу? Зүү үжимчин гошуунаас мөнчлөл хүргэж ийн. Үжимчин өнгө дөөлөнхөө тухай дүгм танилцуулъя. За манай энэ үжимчин өнгө дөөл бол одоо ханьцааны идээшүүлж бүрийн утаад аргалын утаа тааж чагж яана. Одоо чиг өнгө өсгөөд эн чин даламж. Энэ даламжийг гаргана энэ хөдий вэ нөө? Чөдний өргө хөдий вэ нөө? Хүнөө нь хөмж штэ одоо. За бича хинчээгээ ингээд бича өнгөрөө ингээд жалгаад эн чи ихсэг хөрмөө гарч ирнэ. Хөдөө хөрмөө гараад ирнэ. Одоо чигээд гараар ойно бүрий нөтгчиж байна.
манай уламжилттай эдэлстэй юм бол. Өнгөрөөний ингэж зугсгаар игээ бичэн талын хоргоогоор өн талын хоргоогоор өмжөнгөд солонго дарна. Жөг хийх ус байна. Үзэмчин. Тий яг баг олж байна. Тэгээд л Баг ойлгож байна. Энийг сонсоо. Hello， 大家好啊！蒙古族服饰是内蒙古重要的。 халхан монголчууд ялгана үгүй. Узамшны ялгаж байна. ойлгож байна. Тийм. Энэ дээр энэ үзэмчин хүний сурвалжлагыг сонсоо. дээр одоо нөө цэрэгт тий манай шинж өвөлжингээ их мал тэж. Тэгээд одоо нэг малуунаа тажидгасаа гараад ошоо. I'm trying to find a good interview. Something that sounds clear. Хушин барганы ялга байна уу? Хуучин баргын юу? Байна. Цайфан. За би хайж байна. Хуучин байна. Баяртай. Хошууны төм баяртай. Сагархан дэмнэ. Сагарна. За саган болно. Ижишиг саган болно. Дүнгэж онтож ирээ штэ. Хогс ичээд айл явгаа. Ажгүй авгаа нэ. Ажгүй хөшмөлтэй. Амар гээр дэ най хүрээтэй яаж ичиж. I'm trying to find an interview. Хуучин баргаа. Байвч дөрвөн талдаа нь замтай байдгийн 49 засаг байвч ургийн нэг нь заяатай байдгийн тулд Хонбаатар авгаа мандла авахыг нь алх хонгор хайртай хүйн сэнгэн намнаас үнэн алтан цэцгийн хүйхэн Хамаагаа бас уянтай алтан мөргийн үрс ачир хөрхөн үрсүүд минь. Мангнайгаас Байж хүлээж. Өн хүүхэн баргаар ирдэг. Бид хоёрын хадах тавихтаа хийлгсэн дөөл ирчээ. За хашаа зогсч. Үстэ гой байна ма. Манай танд хадах тавихгүй байгаа учраас би гой бараг дөөлөө өмснөө гэд бид хоёрын özлөхөн бараг дөөл хийлгэжээ. Гөвч өнөөнө асуудал тулгараад байжнаа. Манай танд бол бидний шууд игээд өмслөө болчихгүй да. Гөвч ордсын тийшээ өчтөө өмгтэйчүүд нь юмнууд зүүвчгэд зүүнөө. Өргөтэйчүүд нь штэ имерхүү даалын гэд зүүнөө. Газрын зам бас адилгүй зүүн баруун гэх тийм байхаа ёо. Тэгээд би хүний торгон дөөлөн дээр зүүжих нь үзлээ их гой харагдаж ижээ хөөе. Манай бараг дөөлөн дээр ямар шиг харагдах бол да танаас үзээ. Хөрвөө зүүхгүй өстөө имерхүү янзтай. Үнэн зүгөөд үзүүлье. За, үстэн тахарч нүггүй юу? Өвтий харагдсан уу? Хөөе. Би игээд үзлээ манай бараг дөөлөн дээр илүү гой тахарж байгаа юм уу? Тийм байхаа. Яа, хүлэн байрыг хүргэн улам шайд болчихжээ хөөе. Бараг дөөл самд гой тахарж байна. За, танаас үзвэл ямар зэрэг байна? Хөрвөө тахарж байна, өвтий харагдж байна бодчихвол улаан тоороо илүүхэн дараад өрхий хуруугааны илүүхэн газаргаано даар дэлгэцэн даар. Баярлсан шүү. Энэ юу? Я устал да нахи. Шин бараг. Шин баргаар хэлж байна. Манай бурят алгатэ дутурхулдэ. Юм алком бүлдэ. Хуучин баргийн аялал бол яг цэвэр бараг бурядаар ярьж шиг. Энийг сонсоо. Чип. Шүлэндэж. Шуг лошид хо. Тала. Не там ла. Я ну там не чину. Просто чего hayır лошид. Монгол дэйлэмс чинь тань колдон энэ hayır лошид Монгол дэйс хажаад Монгол дэйлэмс чинь
Саажиргэж гарнаа. What made that? Сонсож байна уу? Сонсохдохгүй байна уу? Над их муу сонсож байна. Исэн нөхи хэвтэх нөхи уран фильм нэттэй мөн. Тэгэхээр миний монголоор хэлээд миний монгол ижи гэж. Мэтэр тийм нөхи жараад жараад онооде нөхи Шанхай юу шүүгдий. Хэдэд хөвдөө. 我很好的。 Тийм. Мэдэн. Тэрийг мэдэн. Аа. Тэр киног юу үзээ? Би энэ монголоор ярьсан тэрийг олж харахгүй байна. Бараг хусан баг ямар монголчууд яа нөхи актер ихэн болгон. Тэр шилийн голын монголчууд. Шилийн голын монголчууд. Тийм одоо энэ Шилийн гол аймгийн монголчууд. Энд байдаг монголчууд. Энэ газар ирээ. Тэр хүүхдүүд. Хувцсан харахад нэг юм нөх өнгөртэй бас манай бараг шинэ бараг хувцтай адилхан. Тийм, адилхан. Чи харагдъя. Тэр маш их сонирхон байна. Тэр харахад гэж энэ хятад интернетсо маш их монгол тухай элдвэн медиа гэж байна. Тэр л манайд харахад гэж юунч байдаггүй. I mean, like in the internet, like in Russian internet, there is no information. There is no so much information about like Mongolians in Russian media, you know. But when we are looking at, for example, in the Chinese media and Chinese internet, we can see a lot of Mongolian stuff. Сандан нэг ямар нуудавта 2000 гэдэг 2000 ихэнд бүшгүй улаангууд харуулд байгаад нөхи өвөр Монголын нөхи теле дамжуулга харуулд байгаа. Тэгээд юм гэж нөттэймдэ нөхи SSTV шин юм нөхи өвөр Монголын одон телевиз. Тийм тэрний харуулд байгаа нэг жай. Хөлдөн болов хаа бүшгүй. Сонирхолтой байгаа. Хардаг байм би. Нөхи Монгол хүн дээр хөлдөн юмд болов шүү. Болоодаа сүлдэн. Тэгээд манай нэг засагтан тийм шүү. Орос засагтан. Монголчуудын тухай ихэр бүүмэдэг гэл. Болов шүү. Ати хэн санданы байдаг газарт нөх зүүнтэй нөх хори бүрээд Монгол. Тэр юуш хараагүй. Сандан хараагүй гэж өвөр Монголын телевидение. Тий хараагүй. Хараагүй. Индия, Туркмен башы гэж. Туркмен ТV байгаа. Индия ТV байгаа. Оростой ТV. Өвөр Монголыг гаргахгүй. Өвөр Монголыг. Энэ мөн үү? Энэ кино. Таны хэлээд байгаа тэр кино. Андан хараагш тийм кино. Миний Mongolian Mother. My Mongolian Mother. Нөхи жараад өнөөдөө нөхи их юм уу болсон хайтрыг нөх Шанхай хоттой олон хөвгөдшээ монголчуудаас асраан монголчуудын нэг гэр бүлд байлгаа тэгээд Удам сайханаар хорь аялгаа. Манай бүрээд монголчууд энэ фильм олготой юун дээр YouTube дээр. Тэндэндний юутэй монгол хэлэн дээр байна. Тэгээд юу субтитрнууд бий. Орос хэлэн дээр. Тийм. Энэ кино тийм. Бузар сонирхолтой. Юунд шавхаж байна уу? YouTube дээр нөхи хүүгд хятад хүүгдээ авах гэж хэлэхэд мөг юунд хавнаш сохиолаа биш үү яагаад тийм бодохтой биш. Би хараа би бузар сонин фильм. Тийм их сонирхолтой. Тэгээд л хятад л монголчууд гээд хятад хүүгдээ 唱歌非常好。Тийм.
сонин юм уу. Харааре сандан харааре. Тэг. Биос хараа. За тэгээд л цаашаа юм уу? Цаашаа тийм өшөө сая үзэмцнийг харуулаа. Тэг мөнөө н харчин халах энэ болохоор халахын хувцас. Тэг энэ харцангийн хувцас. Харчингууд гэхэд энд байдаг хүмүүс. Энд байсан хүмүүс. Тийм. Тэгэд нэг иймэрхүү олон одоо Монгол овог аймгийн хувцсууд иймэрхүү байна да. Өвөр Монголын нийт 28 одоо овог аймгийн хувцас гэсэн үг. Цаг нэмэр ч нэг час нэг цаг юм уу гэх. 1 hour yung Monголоор yung гэх бэ? 1 hour. Нэг цаг. За. Тэгээ би одоо нэг цагийн дараа нэг ажилтъя. Тэгээ би баруун за. Энийг дуусгаад тэгээ дараа удаа илүү тэр түүх мөхийн талаар ярьж болох байх гэж бодож байна. Тэгээ баргаа би явахтай. Цэлэг болж байна. За бол юу яа. За их баяртай байна тий. Исэн сонин юм хөөрөө та. Харуулаш ямар гоё хувсан монголчууд ямар олон монголчууд өвөр Монголд байсан тийм юм тий сонин юм болоо. Их баяртай байна. Их гоё л да. За тэгээд зөв шоё ханаа юу. Би бас их баярлаа. Тэгээд одоо өвөр Монголынхаа олон овог аймгийнхаа хувцас хэрэглэл түүх соёлыг баг зэрэг цэдэм одоо мэтгэнхэн хэрээр ингэж тайлбарласан одоо их сайхан байлаа гэж бодож байна. Тэгээд дараа бас маш олон бусад зүйл дээр бас хамтарч ярилцаж болох байхаа. Ялангуяа түүх мөхийн тал дээр гэж бодож байна. За баярлаа маш их баярлаа. Исэн till I hope we will meet again with a new stream, with new video about the new topic. So I understand that you don't have enough time right now, but anyway, thank you so much for having us, for being for attending our stream. So I hope we'll meet next time. And yeah, so I think you will have a pretty good day today. And hopefully. Yeah. Тийм. За баярлалаа. Тэгээд та нар бас өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлаа. За баярлаа. Улздраа. Хим улздраа баяртай. Улздраа баяртай.